Австрали улсын Сидней хотын Kudos Bank Arena-д UFC 312 болж дууслаа. Хоёр аврагын хувьд бол хоёул амжилттай бүсээ хамгаалсан бол Талисэн тэгшээрээ ялгтаагүй цуврал нь үргэлжилж мөн ах Топурия буюу Александр Топурия анхны талааны гайхалтай ялтаар эхлүүлээ гэх мэтчлэн ярих зүйл ихтэй шоу боллоо гэж бодож байна. Ингээд бичлэг эхэлцгээе. UFC 312-ийн оргил тулаан бол Sean Strickland, Dricus du Plessis хоёрын хоёр дахь тулаан юм. Энэ хоёрын эхний тулаан маш их хил ам дагуулж Dricus du Plessis авраг болсон бол харин энэ удаа ямар ч маргаан байхгүйгээр Dricus du Plessis өөрийгөө жихэн дунд жингийн авраг гэдгээ үзэгч бидэрт болон Sean Strickland-д хүртэл баталж харуулж чадлаа. Эхний үеэсэл DDP Sean Strickland бүтэн ил өгсөн. Бэрүү ишгэлсэн, хөлрөө ишгэлсэн, толгоороо дайрсан, тэг мэдээж дөвдгөр үед хамрыг нугалсан. Хэдий хамраа оглуулсан ч Sean Strickland төвчээр заан тулаанаа дуусгаж бүтэн явж чадсан ч энэ ялгад хангалттай байж чадсангүй. Гурван шүүгч энэ тулааныг 50-45, 50-45, 49-46 гэж ээлж даваа нэгдсэн саналаар Dricus du Plessis ялгчаар зарласан. Миний хувьд Dricus du Plessis өмнөх тулаануудтай харьцуулахад тулааны арга барилаа илүү өөрчилсөн гэж харагдсан. Дими хэрэггүй олон саунууд айлуулах багасгаж, бодлогоондоо илүү бүтээлч байдалтай байж, олон цохилтууд амжилттай болгож чадсан. Энэ тулаанд Dricus du Plessis ялт байгуулснаар дунд жингийн төвгөндөг 9 дахь дараалсан ялт болж бүх цаг үеийн төвгөнд агуу Андерсон Силва Израиль Адесанягийн араас 3 бичигдэх амжилт болсон юм а. Энэ талаанд DDP өөрийгөө өөрчилж чадсан бол харин нөгөө талд нөгөө л нэг Sean Strickland. Sean Strickland-ийн фэний хувьд үнэхээр хөрмөглөө. Эхний тулаанаас сахалнаас нь өөр юу ч өөрчлөгдөөгүй. Угшаа жэб өгн эсвэл гидсрүүн жин. Уг нь нийсийг ялж авраг болсногийн дараа DDP-г зодсон гэж хүмүүсээс өмөрдөг байсан. Дараа нь Павла Костотод тултгав Коста өөрөө зүгтсэн гэж бас өмөрж хэрэлддэг байсан бол харин энэ удаа өмгөөлж хамгаалах шалтгаан үнэхээр надад болцсонгүй дээ. Аврагын бүс зүүж үдснээс бусдаар бол яг л дунд жинхэнэ Colby Covington. Тулааны өмнө үргэлж хэвлэлээ цус үзье, ялцсан ирүүн шиг босоогоос үзье гэдэг үед яг октагон дотор болохоор энэ тулааны дараа бич гэлтэх маш олон фэн Sean Strickland-ийг худлаа том амнаас залгасан гэж бодож байна. Та бүхэн яг ямар бодолтой вэ? Комент хэсгээр сэтгэлдээ үлдээгээрэй. Sean Strickland дараагийн тулаандаа хинтээ тулдах ёстой вэ? Миний хамгийн төгс тохирох тулаанч гэвэл Robert Whittaker гэж бодож байна. UFC 308 дээр Robert Whittaker маш харамсалтай ялагдал амссан. Мөн энэ хоёр тулаанч нь хоорондоо өмнө ерөөсөө тулдаж байгаагүй. Тийм болохоор энэ хоёр тулаанч нь хоорондоо тулдах юм бол аль алинд нь сэргэлт авах боломж гэж бодож байна. Тэгээ Sean Strickland тулдах арга барилаа өөрчлөхгүй юм бол дараагийн тулаандаа ялсан ч гэсэн аврагын төлөв үзэх боломжгүй л гэж харж байна да. Өөрний тулаанч гэвэл мэдээж Nasruddin Imavov. UFC Сауди Араб дээр Imavov Израиль Адесаняг 2 дугаар раундад нокаутаар дуусгасан. Хэрвээ UFC-ийн зүгээс Imavov-ыг дэмжиж пүшлэе гэж бодож Sean Strickland-тэй хийх тулаан маш чухлаа гэж бодож байна. Яагаад гэвэл Imavov одоо 30 настай, яг эд үе дээр явж байгаа тулаанч. Мөн өмнө Sean Strickland-тэй тултаад ялагдчихсан бол хоёр дахь тулаандаа илүү их хүчтэй тултна гэж бодож байна. Харин дунд жингийн аврагын тулдах дараагийн тулаанч бол мэдээж ойлгомжтой Хамзат Чимаев. UFC-ийн зүгээс бол мэдээж Хамзат Чимаевыг ялаад авраг болгосоо гэж хүсэж байгаа. Гэхдээ DDP Хамзат Чимаевыг ямар нэг байдлаар ялцгал юм бол болох юм. Бараг DDP-г Андерсон Силвагийн хэмжээнд яхад буруутахгүй л гэж бодож байна да. Та бүхэн ямар бодолтой байна? Хэрвээ DDP Хамзат Чимаевыг ялвал хамгийн шилдэг дунд жингийн авраг гэж хүлээн зөвшөөрөх үгүй юу? Комент хэсгээр сэтгэлээ үлдээгээрэй. Өөр нэг аврагын төлөөх тулаан бол Jan Weili, Tatiana Suarez 2. Хэдий 2 удаагийн Stroke-ийн авраг сүүлийн 4 тулаандаа дараалаад ялсан ч энэ тулаанд ялах магадaltaй тамирчид Tatiana Suarez гэж экспертүүд хамлаж байсан. Гэвч тулааны үед Tatiana Suarez бүх юмаа эхний үедэр гаргаад дуусгацсан. Бусад үеүүд дээр Jan Weili авраг яагаад өөрийгөө хамгийн шилдэг аврагуудын нэг гэдгээ баталж харуулсан. Jan Weili Tatiana Suarez-ийн 16 takedown орлогын 15-ыг амжилттай хамгаалж чадсан. Оновчтой цогсон цохилтой ярьцаа Jan Weili авраг 232 цогсон бол нөгөө талд Suarez ердөө 63 удаа цогсон. Шүүгчний тулааныг 49-46, 49-46, 49-45 гэж нэгдсэн саналаар Jan Weili-д ялтыг өгсөн. Энэ тулааны дараа Jan Weili маш олон хүмүүс өндрөөр үнэлсэн. Жишээ нь UFC тайлбарлагч Joan Anik Jan Weili-г 52 кг жингийн төвд хамгийн агуу тамирч шиг байлаа гэж магтсан. Харин Michael Bisping Jan Weili-г Strawweight жингийн хамгийн төгс тулаанч гэж хэлсэн. Миний хувьд энэ тулааныг үзсний дараа Jan Weili-г шууд Valentina Shevchenko-гээс супер тулаан хийгээсэй гэж хүссэн. Яагаад гэвэл Jan Weili-г өнцгөөс гэж хэлэхэд Jan Weili одоо баг өрсөлдөгч байхаа байсан гэж бодож байна. Яг хамгийн боломжит өрсөлдөгч гэж үзвэл Чансаны 2 төгөж хийж байгаа Werner Chandlerova эсвэл Mackenzie дээр нь. Гэхдээ аль нь ч тулдсан бай Jan Weili аврагд өрсөлдөө үзүүлж чадна гэж бодохгүй л байна да.
Харин Татьянаас зураас хэдий ялагдсан ч гэсэн тэрнийг дахин эргэж чадна гэж бодож байна. Тэрний хийх дараагийн тулааныг би Аманда Лимост тултаасаа гэж хүсэж байна. Гэхдээ 2025 онд багтаагаад. Яагаад гэвэл 2023 оноос хойш Татьянаас зураас тулаан хийх болохоор одоо итлэг идэвхтэй тулцсан дээр хаа гэж бодож байна. Жанвэлэ давхар бүсний араас явах уу? Эсвэл жиндээ дахиад хэд хэдэн давхар бүсээ хамгаалах ёстой. Та бүхэн юу гэж бодож байна? Коммент хэсэг сэтгэлээ үлдээгээрэй. UFC 312-т болсон бусад онцлог бүчүүд нь юу байсан бэ? Нэгдүгээрт мэдээж Талисэн Текшерагийн 35 секундын нокаут. Дөнгөж 25 настай 7-0 рекордтой Талисэн Текшера Justin Tafa-г эсрэг UFC дэх анхны тулаанаа ихэр болсон юм а. UFC-ийн зүгээс Талисэн Текшераг өндрөөр үнэлж энэ тулааны main card-ны 3 дахь тулаан болгосон юм. Текшера эхлээд Justin Tafa-г гид рүү нөвдүүлж дараа нь нүүрлэн тогооцсноор Justin Tafa шууд газар унаасан юм. Талисэн Текшера 35 секундэд Justin Tafa-г дуусгаж UFC-гийн урмыг хуулсангүй. Талисэн Текшерагийн дараагийн өрсөлдөгч хэн байвал зүгээр вэ? Миний хувьд сүүлийн тулаандаа Марчин Тайбураа залгсан Jonathan Dennis гэж бодож байна. UFC-д сайн ур чадвартай хүн жингийн тамирчид хэрэгтэй. Тэдний нэг нь бол Талисэн Текшера. Одоогоор нас залуу туршлага төвтэй болохоор дахиад 1-2 чансаанд бичигдээгүй тамирчтай тулаан хийсэн дээр гэж бодож байна. Тэрний дараах нь Тай Туйвасаа гэх мэт хүн жингийн тамирчид дуусгана гэж бодож байна да. Гэхдээ Талисэн Текшерийн 35 секундэд хийсэн нокаут нь UFC 312-ийн хамгийн хурдан нокаут нь байгаагүй юм а. UFC 312 ивэнтийн хамгийн ихний тулаан дээр Korean Self-Killed болон дэлхийн хамгийн их хуантай улс болох Энэтхэгийн хамгийн шилдэг тулаанч Аншул Жүблийн нар хоорондоо тулсан юм а. Аншул Жүблийг од олгосон мөч гэвэл түүний орсон нэгэн подкаст зэрэг тэр өөрийгөө Хабибыг дуусгаж чадна гэж хэлсэн юм. Гэвч тулаан эхлээд 19 секундын дараа Аншул Жүбли шившигтэйгээр нокаутаар ялагдсан юм. Нокаутанд орж тулаанд ялагдана гэдэг нь мэдээж шившигтэй зүйл бол биш. Гэхдээ тэгж том ам гарчаад тэгж хурдан ялагдана гэдэг нь бол шившигтэй зүйл мөнөөс юм юм а. Мөн Талисэн Текшератай адилхан UFC-ийн анхны тулаанаа хийсэн тамирчин гэвэл одоогийн өд жингийн авраг Илья Топуригийн ах нь буюу Александр Топурия бантам жиндих анхны тулаанаа Колби Кингнесийн эсрэг хийсэн юм. Тулааны 3 үеийн турш Александр Топурия бүрэн илүү өгснээр чүгсэн нэгдсэн саналаар UFC-ийн анхны ялтаа байгуулсан юм а. Энэ тулааны нэг онцлог зүйл гэвэл Александр Топуриагийн буланд Илья Топурия эсвэл харин Колби Кингнесийн буланд Александр Волконовский байсан юм. UFC 312-ийн өөр онцлог зүйлүүд яг юу байсан бэ? Коммент хэсэг сэтгэлээ үлдээгээрэй. Энэ удаагийн бичлэг маань ингээд дуусч байна. Гэхдээ төсөөлтөнд нэг юм нэмж хэлэхэд 2025 онд UFC гайхалтай болох нэг шалтгааныг би та бүхэнд хэлж өгье. Фэнүүд бид нар түүхэндээ анх удаага 8 жингийн эзэхэг аваргуудад нэгэнд ор зэрэг харах боломжтой гэж бодож байна. Нэгдүгээр Александр Пантож авар өөрийн жингээ бүрэн цэвэрлсэн. Хоёрт Merab Dvalishvili UFC 310 дээр Умарыг дуусгаснаар одоо түүнд баг өсөлтөж үлдээгүй гэж бодож байна. Хэдий Илья Топурия бүсээ нэг л удаа амжилттай хамгаалсан гэсэн тэрний дуусгасан өрсөлдөгч гэвэл Bryce Mitchell, Josh Emmett, Александр Волконовский, Макс Холлоуэй гэсэн өд жингийн хамгийн шилдэг тамирчид юм а. UFC хөнгөн жингийн бүсийг 4 удаа амжилттай хамгаалсан хамгийн анхны аварга бол Ислам ахаач. Тийм болохоор нэмж юм яриад хэрэггүй гэж бодож байна. UFC Белал Мухаммадад аврагын төлөв тулдах боломж өгөөгүй дэндүү утсан юм. Энэ хугацаанд Белал Мухаммад, Sean Brady, Wonderboy Thompson, Vicente Luque, Gilbert Burns гэсэн тулаанчдыг ялснаар UFC 304-т Leo Edwards-ыг ялж аваргалсан юм. Хэрвээ дараагийн өрсөлдөгч болох Shavkat Rakhmonovыг ялчвал тэнд бас өрсөлдөгч үлдээгүй гэж бодож байна. Dricus Du Plessis-д одоо ганцхан Hamza Chimaev үлдсэн байгаа. Бусад тулаанч болох Robert Whittaker, Sean Strickland, Israel Adesanya гэх мэт бүх топ тулаанчтай бүгдийг нь дуусгасан. DDP-тэй яг адилхан нөхцөл байдалд орсон 2 аварга гэх юм бол мэдээж Alex Pereira, John Jones 2. Magomed Ankalaev бол Alex Pereira-гийн хамгийн аюултай өрсөлдөгч. Хэрвээ UFC 313 дээр Alex Pereira Magomed Ankalaev-ыг ялчих юм бол John Jones-оос хойш хамгийн эзэрхэг аварга болох нь ойлгомжтой. John Jones карьертээ өөрөөс нь залуу, өөрөөс нь хурдан, өөрөөс нь том битээ тулаанчтай тулдаж байгаагүй. Тийм болохоор Tom Aspinall John Jones-ын хамгийн аюултай өрсөлдөгч гэж ярьж байгаа. Хэрвээ John Jones ямар нэг байдлаар Tom Aspinall-ыг дуусгачвал дахиж энэ үнийг хинч муугаар ярих боломжгүй болох үлээ. Бид 2025 оны төгсгөлд ийм зүйлийг харах боломжтой. Та бүхэн өөрийнхөө бодлоо хуваалцаарай.